EBS телевизийн сурвалжлах баг Ан энерги компаниас танд хүрч байна. Татвар төлөгчийн өдрийг тохиолдуулан лаборатори 8 дугаар сургуультай хамтран Орхон аймгийн татварын хилтэс шилдэг татвар төлөгч байгууллагатай төгсөх ангийн сурагчдыг танилцуулж байна. Энэхүү аяллаас бэлтгэсэн сурвалжлагыг одоо та бүхэнд хүргэе. Манайх 8 дугаар лаборатори сургууль тэгээд 11-ийн Б гэдэг анги байгаа. Тэгээд нийтдээ одоо 32 хүүхэдтэй. Тэгээд манай ангиас энийг бас түрүүний 7 хоногт хэлсэн. Тэгээд хүүхдүүдэд бол танилцуулахад айгүй дуртай байсан. Тэгээд бидээс бас айгүй ач холбогдол өгч өнөөдөр хурж ирж энэ үүд явдлыг бол үзэж харж байгаа. Тэгэхээр шилдэг татвар төлөгч байгууллагуудын үйл ажиллагаа үйлдвэрлэлтэй бол ерөнхийдөө танилцж явна. Эцсийн сонголтын хичээл дээр бол одоо мэрэгжил эзэмшээд хувийн одоо үйлдвэрлэлийг хийгээд ирэхээр бол улстай аль бие ёсоор гэж тодорхой хэмжээний татварыг бол төлж явах ёстой гэсэн юмнуудыг бол би ч өөрөө бас хичээлээрээ орж ирсэн. Яагаад гэвэл би ч нөө мэрэгжил сонголтын бас хичээлийг хүүхдүүдэд олгодог ахгүй. Тэгэхээр одоо энэ татвар төлөх нь улс их хооронд ямар ач холбогдолтой юм бэ те. Тэгээ одоо яа энэ татвар төлөгчдийн энэ оруулсан хувь нэмэр ямар их үн цэнтэй вэ гэдэг талаар бол хэлж өгч ойлгуулдаг байгаа. Ерөнхийдөө өнөөдөр татвар төлөгчдийн тийм өдөр юм байна. Тэгээд ерөнхийдөө шилдэг татвар төлөгч компани Ан энерги компани дээр бид нар ирсэн байна. Тэгээд ангиараа явж гин их гоё сайхан мэдрэмжтэй ерөнхийдөө хичээл дээр яагаад багш бидний дагуулад явж байгаад их таатай байна. Ерөнхийдөө тийм сайн мэдлэг байхгүй. Ямар ч татврын тийм нөгөө нөөцийн баримт тиймэрхүү тэгээд компани татвар төлдөг гэх тиймэрхүү ерөнхийдөө юм сар ер нь мэднэ. Тэгэл одоо ерөнхийдөө иргэн бос Монгол Улсын иргэн бос юм чаа. Тэгээд татвар төлөөл явна. Татвар ерөнхийдөө тийм хувийн ойлголт байдаг. Манай байгууллага нь болохоор ер нь бол 2011 онд байгуулагдаад 2014 онд лид гэлгийн үйлдвэрийг анхлан байгуулсан. Тэгээд өнөөдөр 2017 онд хөрөнгөний зах зээл дээр IPO хийж хөрөнгө оруулалт босгоод өнөөдрийн байдлаар ингээд ийм 1100 м2 хэмжээтэй тийм дээд гэрлийн үйлдвэрлэл угсралтын үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулаад одоо 2-3 сар болж байна. Тийм үү. Тэгээд 2-3 сар болж байна. Тэгээд өнөөдөр бид нар орон нутагтаа тодорхой хэмжээгээр татвараа тогтмол төлж ирж ирсэн. Тэрнийхээ бас үнэлээд бид нар ингээд татварын шилдэг татвар төлөгч байгууллагаар бас ингээд шалгараад ингэсэнд бас бид нөөс их баяртай байна. Өнөөдөр манайхаас орон нутагт ажлын байрыг бас 25 хүнээр нэмэгдүүлсэн байгаа. Одоо 100-ны үйлдэл болохоор хаад бас цаашаа өсөх бах өсдөг. Тийм болохоор орон нутагта ажиллах хүчин тэгээд тэрнээс шалтгаалсан олон төрлийн татварууд хураамжууд байдаг тийм. Энэ бүхүүд нь болохоор манай байгууллагууд нь цаг тухайд нь тогтмол бас ингэ төлж ирсэн. Тэрний хүчинд бас ингээд орон нутгийн хөгжилд бас тодорхой хэмжээний хувь нэмэр оруулсныг манаас үнэлээд ингээд шалгаруулж байгаад нь баяртай байна тийм. За Монгол Улсын татварын албаны хэмжээнд бол татвар төлөгчдийн өдрүүдийг жилийн 5 дугаар сард тэмдэглэн өнгөрөөд одоо уламжлал болгоод твшээд явж байна. За үүний нэг зохион байгуулалт арга хэмжээний хүрээнд бол 8 дугаар сургуулийн 11 дугаар ангийн одоо тэргүүний сурагчид анги хамт олныг бол аймгийнхаа хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэргүүний татвар төлөгчдөөс сонгон одоо татвар төлөгчдөө үйл ажиллагааг сурчлах, татвар төлөгчдийн одоо бодит үйлдвэрлэл үйлчилгээг хүүхдүүдтэй таниулах зорилгоор татварын албанаас одоо зохион байгуулж байгаа арга хэмжээний нэг хэлбэр өнөөдөр ийм ажиллаар явж байна. Тэгээ одоо ирээдүйн татвар төлөгч хүүхдүүд маань бол татвар одоо улс орны үндэс суурь бий болох одоо татвар төлөгчийн үйл ажиллагааг ойлгон таних, эргээд ирээдүйд бүгд татвар төлөгч болох учраас одоо энэ чиглэлийг баримталсан сургалт, зөвлөгөөний чиглэлийг бодлогыг баримталж одоо бид бүхэн өнөөдрийн ажлаа зохион байгуулалт яваад байгаа. За ер нь бол татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд бол одоо хэлтсээс бол одоо татварын албанаас бол одоо тодорхой хөтөлбөр төлөвлөгөөнүүдийг бол одоо маш олон зохион байгуулсан байгаа. За төлөвлөгөөнд тусгасны дагуу бол албаны ажилчид маань бол салбар чиглэлээрээ бол хариуцсан ажлуудаа зохион байгуулж явж байгаа. Үүнд бол одоо жишээ нь танхимын болон ажлын байранд ирэх сургалтууд, мөн үйлдвэрлэлийн үйлчилгээ худалдаа эрхэлж байгаа татвар төлөгч нартай ажлын байранд очиж заавар зөвлөгөө өгөх. За татварын албаны одоо шинжлэхсэн хууль тогтоомж шинжлэгдсэн програм, одоо шинжлэгдсэн дүрм журмыг таниулахаар одоо сургалтуудыг явуулж байна. За мөн татвар төлөгч нарын үйл ажиллагааг сурчлах ажил зохион байгуулж байна. За мөн үүний хажуугаар татвар төлөгчдийн донд уралдаанд тэмцээн зохион байгуулахаар төлөвлөгдсөн байгаа. Мөн одоо оюутан сурагчдын донд илтгэл уралдаан,
За цэцэрлэгийн насны хүүхдүүдийн зургийн уралдаан гэх мэт төлөвлөгөөт ажлууд бол маш олноор зохион байгуулагдаад одоо үргэлжлэн явж байгаа. Сангийн яамнаас